Хүний эрхийн өрөө подкаст. За энэ өдрийн мэнд хүргэе. Энэ удаагийн нэвтрүүлгээр хүний эрхийн үндэсний комиссийн тамгын газрын дарга Адиа гişиг дарга би тэр орж байна. Тэгэхээр өнөөдөр хүмүүстээ юу хүргэх вөхээр ер нь хүний эрхийн тухай асуудлаар өмнө нь бид нар бас Ууганбаатар даргатай ярилцсан, өргөдөл гомдлын тухай бас ярилцсан. Тэгэхээр одоо бол манай Монгол улсад бол хүний эрхийн үндэсний комисс гэж нэг байгууллага байна. Тэгэхээр тэр комисс өөрөө яг ямар байгууллага юм, ер нь ямар өргөдөл гомдлыг хүлээж аваад яаж шийдвэрлэдгийг, захиргааны арга хэмжээ одоо захиргааныхаа талаас ямар бүтцтэй байдгийг, ямар хууль дүрмтэй байдгийг энэ талаар хоёулаа бас энэ удаад ярьж сонсогч нартаа хүргэе гэж ингэж бодож байгаа. Тэгэхээр яагаад энэ асуудал их чухал байдгүй вэхээр бид нар бол одоо их олон жил хүний эрхийн тухай асуудал зөндөө ярьсан. Хүний эрхтэр ер нь бид нар ямар хөө байна уу гэдгийг буцааж хянаж үздэг үндэсний механизм ер нь хэр зэрэг байгаа юм. Энэ дээр ер нь хүний эрхийн үндэсний комисс хэр одоо ямар үүрэг оролцоотой оролцож байна уу? Ер нь иргэний нийгмийн байгууллагуудтай хамтрах хэрэгтэй байдаг юм уу? Илүү их одоо хүч хэрэгтэй байдаг юм уу? Энэ дангаараа яваад байхад ингээ болохоор байдаг юм уу? Энэ талаар та бас бид нартай санал бодлоо хуваалцаж энэ талаарх мэдлэгийг бас олгож өгөөч гэж ингэж хүсмээр байна. За өглөөний мэнд юуны өмнө өнөөдрийн подкастт урьж оролцуулж байгаад одоо талархал илэрхийлье. За хүний эрхийн үндэсний байгууллагын онцлог үйл ажиллагааны талаар бас би тодорхой мэдээлэл өгөх нь зүйтэй. За ер нь бол анх бол 1993 онд Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеас одоо Парисын зарчим гэж нэг баримтчгийг баталсан байдаг. За энэ Парисын зарчмын гол онцлог нь юу вэ гэхээр одоо хүний эрхийг хамгаалах чиглэлээр одоо хүний эрхийн үндэсний байгууллагууд маань одоо үйл ажиллагаагаа явуулахад юу юунд ингээд анхаарах шаардлагатай юм бэ? Тийм учраас энэ хүний эрхийн үндэсний байгууллага маань байгууллагатай ямар шаардлагыг хангасан ийм байгууллага байх ёстой юм бэ гэдэг асуудлуудыг тавьсан байдаг. Тэгээд хүний эрхийг хамгаалах чиглэлээр одоо хүний эрх хэрэгчлөө шударга ёсыг одоо эв нэгдлийг хүлээн зөвшөөрч түүнийг хамгаалах чиглэлээр улс орн болгон өөрсдийн гэсэн хүний эрхийн үндэсний байгууллагуудыг одоо байгуулаач гэдэг уриалгыг Нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн улс орнуудтай бол Нэгдсэн үндэсний байгууллагаас уриалсан байдаг. За энэ хүрээндээ бол хүний эрхийн үндэсний комиссийг бол Монгол улсад бол 2000 онд хүний эрхийн үндэсний комиссийн тухай хууль батлагдсанаар бол энэ байгууллага бий болох үндэс суурь эргэцэн орчин бол бүрдсэн. За ер нь бол хууль 2000 оны 12 сарын зүйлээр бол батлагдсан байж байдаг. За үүнийгээ дагаад 2001 оны 2 сарын 2-ны өдөр хүний эрхийн үндэсний комиссийн хамгийн анхны 3 гишүүнийг бол одоо томилсноор энэ байгууллагын үйл ажиллагааг одоо эхэлсэн одоо бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн гэж бол ерөнхийдөө үздэг байгаа. За мэдээж хүний эрхийн үндэсний комиссийн тухай хуульд бол комисс ямар чиглэлийг хэрэгжүүлэх вэ гэдэг асуудлуудыг бол одоо хуульчилж өгсөн байгаа. Тухайлбал нэгдүгээрт бол хүний эрхийн үндэсний комисс маань хууль тогтоомжийн хүрээнд одоо төрөөс гарч байгаа бодлого шийдвэр боловсруулж байгаа хууль тогтоомж маань үндэсний хэмжээнд хэрэгжиж байгаа одоо хууль тогтоомж захиргааны хэм хэмжээний актууд маань яг энэ хүний эрхийн үндсэн суурь зарчмуудад нийцж гэнэ үгүй гэдгийг одоо гэдэгт бол санал дүгнэлтээ өгдөг. За хэрвээ хүний эрх зөрчиж байгаа, хүний эрхийг хязгаарласан зохицуултууд байгаа бол энийг залруулах, сайжруулах талаар бол одоо төрийн одоо холбогдох байгууллага хууль тогтоогч нарт бол санал дүгнэлтээ бол хөргүүлж байна. За мөн одоо хүний эрхийн олон улсын одоо Грек конвенцэд одоо Монгол улс нэгдэн орохыг одоо дэмжихэд чиглэсэн үйл ажиллагааг явуулж байгаа. За өнөөдрийн байдлаар Монгол улс бол хүний эрхийн чиглэлээр бол 50 гаруй Грек конвенцэд бол нэгдсэн байдаг. Гэхдээ эдгээр маань ерөнхийдөө бол үндсэн суурь 9 Грек конвенцийнхаа 8 болон 8 конвенцэд бол Монгол улс нэгдэн орсон. Үүнийгээ дагаад гарсан одоо бүх нэмэлт протоколуудад бол нэгдэж орсон. Тэгэхээр хүний эрхийн үндэсний байгууллага маань яаж юм гэхээр энэ хүний эрхийн чиглэлээр одоо батлагдсан одоо Монгол улсын одоо сойрхон баталсан энэ Грек конвенцуудын хэрэгжилтийг хангахад одоо хөндлөнгийн хяналтыг тавихаас гадна энэ конвенцийг хэрэгжүүлэхэд одоо дэмжлэг үзүүлж төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн байгууллага, бүх шатны байгууллагуудтай бол хамтран ажиллаж байгаа. За үүнээс гадна хүний эрхийн чиглэлээр одоо иргэдийн
олон нийтийн мэдлэг ойлголтыг одоо сайжруулахад ч эхэлсэн сургалт сурчлагын нөлөөллийн үйл ажиллагаануудыг үндэсний хэмжээнд нэлээд өргөн хүрээнд бол зохион байгуулдаг. За энэ үйл ажиллагаагаа мэдээж камс дангаараа хэрэгжүүлэхэд хүний нөөц болон одоо санхүүгийн маш ийм хүндрэлүүд бол бидний нүүрэн дээр тулгарч байдаг. Энэ бүхнийг бид дандаа одоо иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн төрийн байгууллагуудтайгаа хамтарч хэрэгжүүлж байгаа юм. За үүнээс гадна бид иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэхтэй холбоотой хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, хүний эрхийн зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдлыг бол одоо залруулахтай холбоотойгоор иргэдээс одоо санал гомдол хүлээж авч байна. Олон нийтийн одоо сүлжээгээр явж байгаа одоо мэдээлэл дээр тулгуурлан камс өөрөө санаачлагаараа одоо хяналт шалгалт хийх гэх мэт ажлуудыг бол хэрэгжүүлж байгаа. За мөн одоо бид хүний эрхийн нөхцөл байдлыг ямар байгаа вэ гэдэг судалгааны ажлуудыг бол хийж идэг. Эдгээр судалгаа хүний эрхийн үндэсний комиссийн хийсэн хяналт шалгалт мөн одоо иргэдээс ирүүлсэн санал гомдол дээр тулгуурлаад бид үндэсний хэмжээнд хүний эрхийн нөхцөл байдал ямар байгаа вэ гэсэн одоо илтгэлийг улсын их хурлд бол хөргүүлдэг. За энэ бол хүний эрхийн үндэсний байгууллагад тавигддаг үндсэн шаардлагуудын бол бас нэг байгаад байгаа. За эдгээр илтгэлүүдээр бид илтгэлүүдээр улсын их хурлд бол тодорхой ингээ хүний эрхийн асуудлуудыг одоо сонгож аваад тухайн жилдээ өгөхөөсөө гадна бас хүний эрхийн үндэсний байгууллага хүний эрхийн нөхцөл байдалд бас бүхэлд нь одоо үнэлт өгч тэр талаараа бол одоо илтгэлийг боловсруулж болдог. Гэхдээ мэдээж үндэсний хэмжээнд хүний эрхийн нөхцөл байдлыг бүхэлд нь авч үзнэ гэдэг бол маш өргөн хүрээтэй ажил. Тийм учраас илүүтэйгээр бид тодорхой нэг асуудлуудыг анхаарал татж байгаа асуудлууд руу илүү анхаарч одоо илтгэлүүдэд боловсруулдаг. Жилдээ бид нар нэг 7-8 хүний эрхийн асуудлуудыг бол тусгаж байдаг. Тухайлбал одоо хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн асуудлууд бол хүний эрхийн үндэсний комиссийн одоо 23 дахь удаагийн илтгэлүүдэд бол тодорхой хэмжээгээр бол тусгалаа болж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч боловсрох эрхийн асуудал, хөгжлийн бэрхшээлтэй хүний сонгогдох эрхийн асуудал, тэдний нийгмийн амьдралд оролцож байгаа оролцооны талаар ч гэдэм үү. Гэх мэтчлэнгээр бид нэлээд олон ингээд асуудлуудыг илтгэлийнхаа тодорхой сэдв бид бүлэг болгож ингэж тусгаж ирсэн байгаа. Тэгэхээр танаас бас нэг асуулт асууя. Энэ одоо манайхан бол хүний эрхийн үндэсний комисс гэхээр ингээд нэг бие даасан байгууллага гэж ингэж боддог. Нөгөө талаар ингээд бие даасан хуультай байна, тийм ээ. Тэгээ бүх одоо үндэсний хэмжээнд хяналт тавих, хүний эрхийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, явагдаж байгаа үйл ажиллагаанууд дээр хяналт тавих гэдэг ингээд маш өргөн хүрээгээр үйл ажиллагаа явж штэ. Тэгэхээр яг одоо их хурлын бас батлагдсан их хурлын байгууллага уу эсвэл ерөөсөн одоо өөрөө бие даасан байдлаар явдаг ийм статустай байгууллага уу? Одоо бидний түрүүний дурдаажсан хүний эрхийн үндэсний байгууллагуудын эрхлэн зарчим буюу Парисын зарчим гэж баримтчилж тусгайлан заасан нэг асуудал юу вэ гэхээр хүний эрхийн үндэсний байгууллагууд бол төр засгаас хараад бусаар бие дааж хүний эрхийн асуудал дээр ажиллах ёстой юм байгууллага байна. Тэгэхээр энэ байгууллагын одоо бие дааж хараад бусаар ажиллах хамгийн гол баталгаа бол юу вэ гэхээр эдгээр байгууллагыг байгууллагатаа эхлээд нэг бол үндсэн хуулийн дагуу байгуул, үгүй бол бие даасан, тусгайлсан хуулиар байгууллаа гэдэг ийм шаардлагыг тавьдаг. Энэ ч үүднээсээ бол комисс бол бие даасан хуулиар байгуулагдсан байгууллага. Өнөөдөр бол нийгэмд бол энэ янз янзын ойлголтууд байгаад идэг. Нэг болохоор их хурлын харьяа байгууллагч юм шиг ойлгодог. Гэтэл бодит байдал дээр бол энэ хүний эрхийн үндэсний байгууллагын гишүүдийг төр засгаас хараад бусаар бие дааж хүний эрхийн нөхцөл байдалд өөрийн гэсэн үзэл бодлоо илэрхийлж санал дүгнэлтэд гаргаж одоо энэ хүний эрхийн зөрчлөөс урсан сэргийлэх үйл ажиллагаа хэрэгжүүлэх эрх хэмжээг нь хуулинд нь тусгаж өгөөд эдгээр гишүүдийг нээлттэйгээр сонгон шалгаруулж одоо томилдог. Томилохдоо тэр томилж байгаа шийдвэр нь улсын их хурлаас гараад байгаа болохоос мөн бид нар аль нэгэн одоо улсын хүч юм уу аль нэгэн байгууллагын харьяанд ажилладаг байгууллага бол биш. Хэрвээ бид ингэж харьяанд нь ажиллах юм бол нөгөө хараат бус байдал гэдэг маань байхгүй болно. Харин тийм. Тэгээд нөө энэ дээр их эргэлзээд идэг байхгүй хүмүүс чинь бол их хурлын байгууллага байгаа юм аа. Хүний эрхийн үндэсний комисс чинь бол одоо их хурлын байгууллага гэдэг ингээд. Тэгэхээр нөгөө их хурл
бол мэдээ засгийн газрын явуулж байгаа үйл ажиллагааны хяналт тавьдаг үүрэгтэй тийм. Гэхдээ тэрүүгээр харьяалаад их хурлах байдгийн болов гэдэг ийм эргэлзээнүүд нэлийн байдаг. Тэгэхээр одоо таны сая ярьсан зүйлээс бол хүний эрхийн үндэсний комисс бие даасан статустай одоо үндсэн хуулийн зэвсэг шиг ийм байгууллага юм байна гэж ингэж ойлгож байна мөн үү? Тийм ээ. Ер нь бол энэ Парисын зарчим бас нэг зохицуулсан нэг зүйл маань юу вэ гэхээр энэ байгууллага бие дааж хараад бусаар ажиллахад шаардлагатай бүх энэ одоо нөхцөл боломжуудыг хангах ёстой. Нэгдүгээр санхүүгийн хувьд энэ бол хараад бус байх ёстой. Хүн хүч нөөцийнхээ хувьд хангалттай байх ёстой. Өөрийн гэсэн тусгаарласан байртай байх ёстой. Мэдээж үйл ажиллагаа нь бол аль нэгэн улс төрийн хүчин намаас хараад бусаар үйл ажиллагаа явуулах ёстой гэх мэтийн маш олон шаардлагуудыг бол тавьсан байгаа юм л да. За. Тэгэхээр энэ комисс бол одоо 5 гишүүнтэй ажиллаж байгаа баг тийм ээ? За 7 гишүүнтэй байгаа л. За 7 гишүүнтэй. Хуучин бол 3 гишүүнтэй байж байгаа 7 гишүүнтэй болсон байна. Тэгэхээр одоо хөдөө орон нутагт салбар зөвлөл байна уу? Юу байна? Одоо хөдөө орон нутагт яаж ажиллаж гэнэ үү? Яаж хурж ажиллаж гэнэ үү? Ер нь хүний нөөцийн асуудал ямар байдгийг, санхүүгийн хувьд одоо чинь та бүхэн бол бас ямар байх вэ? Энэ талаар бас товчхон мэдээлэл өгвөл яаж юм бэ? Хүний эрхийн үндэсний комиссийн хуульд бол яг 6 гишүүнтэй байна гэж ингэж байгаа юм. Тэгэд дээрэс нь эрүүл шүүлтээ сурсан сэргийлэх үйл ажиллагааг одоо бие даасан одоо үйл ажиллагааг дагнан хариуцсан гишүүнтэй байна гэд ингээд заачихсан. Энэ гишүүнийг оролцуулах юм бол нийтдээ 7 болчихж байгаа юм. За ер нь бол урд нь комиссийн хуульд комиссийн гишүүд бол 3 байсан. Ингээд энэ 3 байхдаа бол нэгдүгээр улсын хурлын хууль зүйн байнгын хорооноос нэг гишүүнийг санал болгодог. Монгол улсын ерөнхийлөгчөөс нэг гишүүнийг санал болгодог. Дээрээс нь улсын дэвжүүхээс комиссийн нэг гишүүнийг бол санал болгодог ийм хууль эрх зүйн зохицуулттай байсан. За энэ зохицуултыг маань одоо хүний эрхийн үндэсний байгууллагын үйл ажиллагаа бие дааж хараад бусаар явж чадчихэв үгүй юу гэдгийг бас үнэлдэг, дүгндэг одоо хүний эрхийн үндэсний байгууллагын дэлхийн холбоо гэж байгууллага байж байгаа. Энэ байгууллагаас одоо манай байгууллагын үйл ажиллагааг одоо 4 удаагийн магадлан шинжилгээ хийгээд одоо магадлан итгэмжлэл хийгээд бидэнд бас хэд хэдэн зөвлөмжүүдийг ирүүлж ирсэн. Яг тэгвэл өмнөх хуулийн хувьд бол шууд ингэж тодорхой одоо хуулийн эрхтийн байгууллагуудаас, хууль тогтоох байгууллагуудаас санал болгож комиссийн гишүүдийн томилоод байгаа нь энэ байгууллагын хараат бус ажиллахад сүр нөлөө үзүүлээд байна. Энэ байгууллага олон талын төлөөллийг хангаагүй байна. Энэ байгууллагын гишүүдийг томилохдоо одоо улс төрийн нөлөөлөл байна гэдэг өнцгөөс бол нэлээд одоо шүмжлэлтэй ханддаг байсан. За энэ ч үүднээс 2021 онд хүний эрхийн үндэсний комиссийн тухай хууль бол шинжилэгдэн батлагдсан. За энэ хуулиар бол комиссийн гишүүдийг нээлттэйгээр сонгон шалгаруулах энэ зохицуултыг бол оруулж ирсэн. За энэ үүднээсээ бол хүний эрхийн үндэсний комиссийн гишүүд нэр дэвшигч бол хууль эрх зүйн тодорхой мэдлэгтэй байх ёстой. Хүний эрхийн чиглэлээр ажилласан туршлагатай байх гэсэн ийм шалгууруудыг бол илүү төлхөө тавьсан. Энэ ч үүднээсээ өнөөдрийн хүний эрхийн үндэсний комиссийн гишүүд маань бид хүний эрхийн чиглэлээр ажиллаж чадна гэсэн итгэл үнэмшилтэй хүмүүс маань өөрсдийнхээ одоо сайн дурын үндсэн дээр одоо нэр дэвшиж нээлттэй сонгон шалгуулалтын журмаар бол томилогдсон байж байгаа. За хүний эрхийн үндэсний комисс анх байгуулагдсаа бол ерөөсөө 7хан албан хаагчтайгаар ажлын яд маань байгуулагдчихжээ 2001 онд. За өнөөдөр бол хүний эрхийн үндэсний комиссийн тамгын газрын албан хаагчдын оронтой бол 75 болж нэмэгдсэн. За ингэж нэмэгдэхдээ бид бол 2014 оны хүртэл нэг 40 орчим албан хаагчтай үйл ажиллагаагаа явуулж исэн. Эдгээр одоо 40 орчим албан хаагчдын маань 21 нь орон нутгийн албан хаагчд юм байна. 2014 онд улсын их хурлын 2013 онд юм байна. Улсын их хурлын одоо хууль зүйн байнгын хорооны тогтоолоор хүний эрхийн үндэсний комиссийн үйл ажиллагааг орон нутагт хэрэгжүүлэх албан хаагчдын оронтой төсөв санхүү одоо шуудан холбооны зардлыг бол 2014 оны улсын төсөвт тусгаж одоо шийдвэрлэе гэсэн ийм тогтоол одоо ийм заалт орсон байж байгаа. Энэ заалтын дагуу бид нар 2014 оны 1 сараас эхлээд 21 аймагт нэг албан хаагчийг одоо томилон ажиллуулж байна. Одоо өнөөдрийн байдлаар энэ албан хаагчид маань 10 жил одоо орон нутагт бол үйл ажиллагаа явуулж байна. За эдгээр албан хаагчид маань хүний эрхийн үндэсний комиссийн тухай хуульд заасан чиг үүргийг буюу хүний эрхийн үндэсний комиссийн гишүүний бүрэн эрхийг одоо орон нутагт төлөөлөн хэрэгжүүлж байгаа гэж ойлгож байна. За
хүний эрхийн орон нутгад болоод сургууль сурчлагын ажил хийж байна. Судалгаа дунд шинжилгээний ажил хийж байна. Иргэдийн одоо гомдол мэдээллийг хүлээн авч одоо шалгах ажиллагааг явуулж байна. Иргэдэд хууль зүйн тусалцаа үзүүлж байна. Гэх мэтээр маш өргөн хүрээнд бол үйл ажиллагаагаа явуулж байна. За тэгэхээр бол ер нь бол 21 аймагт Улаанбаатар хотод төвтэйгээр бол мэдээж 70 гаруй хүн ажиллаж байгаа юм байна. Тэгэхээр дүүргүүдэд бол байдгүй бах тийм ээ төлөөлөл нь одоогор бол Тэг байхгүй байгаа. Одоогор бол одоо дүүргүүдэд одоо камс одоо төлөөлөл нь байхгүй тийм. Ялангуяа алслагдсан баг хангаа, баг нуур, налаах гэх мэт дүүргүүдэд бас одоо камсын үйл ажиллагаа төдийлөн одоо хурц чадахгүй байгаа юм учир дутагдaltaй зүйлүүд бол байгаа. Гэхдээ бид ингээд урд өмнө ч гэсэн 14 оноос өмнө ч гэсэн зөвхөн л Улаанбаатар хотод албаагчд ажиллаж байсан. Тийм учраас камс орон нутагт хурц ажиллаж үйл ажиллагаагаа орон нутагт сурталчилахад хамгийн чухал нөлөөтэй үйл ажиллагаа маань бид нар хүний эрхийн нээлттэй өдөр гэдэг арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг гэсэн. Тэгэхээр энэ маань одоо 21 жилдээ бид нар нэг 7-10 аймагт ажилладаг байлаа. Тэгээ 7-10 аймагт гэдэг чинь нэг аймагт бол 2 жил тутамд одоо очиж хүний эрхийн нөхцөл байдлынхаа талаар чиг үүргийнхаа хүрээнд хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаа сурталчлах, таниулах, хяналт шалгалт хийх, гомдол мэдээллийн дагуу хууль зүйн зөвлөгөө өгөх гэх ийм арга хэмжээнүүдийг бол тогтмол ингээд хийгээд ирсэн. За дүүргүүдийн хувьд бол бид бас алслагдсан дүүргүүд рүү чиглэсэн арга хэмжээнүүдийг бол нэг 3-5 жилийн хугацаанд бол хийгээд явж байгаа. За тэгэхээр яхаа ер нь бол нэлээд өргөжж जैन нийт хүмүүсийн одоо эрхийн тухай асуудлыг л хөндөж ярьж байна. Тэгэхээр өнөөдөр бас танаас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх гэдэг бол нэлээд зөрчигддөг. Манай нөгөө зорилт бүлгүүдийн нэг байдаг. За өөрөөсөө бас зарим нэг нь бол өөрийнхөө байдлыг ойлгуулж чадахгүй асуудлууд зөндөн гардаг бах. Дээрээс нь одоо дид үтцийн асуудал, гэрээс гарах нөхцөл байдал, манай энэ цаг уурын байдал энэ төр гэдэг бүгдээрээ л одоо нөлөөлөд бас хэцүү нөхцлүүд байна. Тэгэхээр энэ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудал бол нэлээд их гардаг. За дээрээс нь нэгдсэн үндэсний байгууллагаас гаргасан хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцийг манай улс бол 2009 онд баталж, сойрхон баталж энд нэгдэн орсон. Тэгэхээр энэ дээр бол бас комисс хяналт тавьдаг гэж би бол ингэж ойлгож байгаа. Тэгэхээр энэ хяналтынхаа хүрээнд одоо хөдөө орон нутагт байгаа танай ажилтнуудаас дамжуулаад Улаанбаатар хотод байгаа хүний эрхийн үндэсний комиссод одоо хандаад энэ байдлаар өргөдөл гомдол гаргах, асуудлуудаа шийдвэрлүүлэх, бодлого гаргагч нарт одоо зөвлөмж энэ төр зайлшгүй шаардлагатай зөвлөмжүүд энэ төрийг өгүүлэх энэ төр ийм асуудлууд бас манайханд бол зөндөө гардаг. Тэгэхээр энүүнийг бол бас та бүхэн яаж шийдвэрлэж байна? Энэ талаар ер нь та тодорхой мэдээлэл өгөхгүй юу? За хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц 2006 онд батлагдсан байж байгаа тийм. Тий, ер нь бол 2006 онд нүүг баталсан. Энэ конвенц батлагдсан үеэс эхлээд энэ конвенцэд нэгдэн орох асуудал дээр хүний эрхийн үндэсний комисс үндэсний хэмжээнд бол манлайлж ажилласан. Мэдээж энэ ажилд бол одоо төрийн засгийн газрын холбогдох яам тамгын газрууд бол хүний эрхийн үндэсний комисстай бол хамтарч ажилласан байж байгаа. За конвенцэд бол Монгол улс 2009 онд нэгдэн орсон. Тэгэхээр энэ нэгдэн орохтой холбоотой бүх одоо нөлөөллийн ажлууд дээр бол комисс маш идэвхтэй үүргийг бол гүйцэтгэж ирсэн. За конвенц батлагдсан даруйд одоо Монгол улсад үйлчилж байгаа хууль тогтоомжуудад хүний ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хязгаарсан зүйл, заалт, зохицуултуудыг одоо бид нар одоо өөрчилж энэ конвенцэд нийцүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаануудыг бол нэлээд идэвхтэй явуулсан. За урд өмнө нь бол манай хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгмийн хамгааллын тухай хууль гэж байсан. Энэ хуулинд бол ерөөсөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ерөөсөө одоо үйлчилгээ авахч, халамж, хүртэлч, тэтгэмж, хүртэгч гэдэг агуулгаар туссан байсан энэ зохицуултуудыг одоо өөрчилж хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс маань бидний нэгэн адил нийгмийн амьдралд оролцдог эрх тэгш хүн юм шүү дээ. Эдгээр хүмүүс нийгмийн амьдралд оролцох энэ нөхцөл боломжийг бүрдүүлэх энэ орчныг бүрдүүлэхтэй холбоотой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлээч гэсэн маш олон санал, дүгнэлт, зөвлөмжийг бол засгийн газарт хөрвүүлж ирсэн. Үүнийгээ дагаад бид бас хууль тогтоомжид тодорхой өөрчлөлтүүдийг оруулаач гэдэг асуудлыг одоо Монгол улс дахь хүний эрх хүчний байдлын талаар хэлтгэлээрээ бол одоо
хууль тогтоох байгууллагуудад бол хөргүүлж энэний үр дүнд бол өнөөдөр эргэцэн орчин бол хайцсангуй сайжирсан одоо тодорхой өөрчлөлтүүд орсон. Өнөөдөр нийгмийн энэ хандлага бас аяндаа өөрчлөгдөд хүний эрхийн үндэсний байгууллагын оруулж байгаа хувь нэмэр бас чухал байр суурийг эзэлж байгаа гэдэгт бол бид итгэлтэй. Ер нь одоо хүний эрхийн үндэсний комиссээр хөдөө орон нутгаас тэр ер нь бусад газруудаас байгууллагуудаас энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх кейс өргөдөл гомдол ер нь хэр зэрэг ирж байна. Өмнөх онуудаас нэмэгдэж гин үү аль эсвэл ер нь хэвийн нэгэн хэмжээнд л яваад байна уу? За харьцангуй сүүлийн үед ингээд комисс хандж байгаа өргөдөл гомдлын тоо ингээд жил ирэх тусам ингээд нэмэгдээд явж байгаа. Одоо 2006-7 оны үед гэхэд хүний эрхийн үндэсний комисснэр 500-600 гомдлыг хүлээж авч шийдвэрлэдэг байсан бол өнөөдөр гэхэд бол бид нар 1200 дахь гомдлыг бол хүлээгээд авсан ингээд ажиллаад 1200 орчим гомдлыг хүлээж аваад ажиллаж байна. Эдгээр дотор бол ерөнхийдөө бол хөдөлмөрийн харилцаанд ингээд ялбарлан гадуурхалттай холбоотой гомдлууд, дарамт хүчирхээлтэй холбоотой гомдол, мөн одоо хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой одоо зөрчигдсөн эрхээ сэргийлэхтэй холбоотой гомдлууд бол ерөнхийдөө төлхөө ирдэг. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн асуудлаар гомдол мэдээлэл бол жил ирэх тутам нэмэгдэж байгаа. Урд өмнө нь бол ерөнхийдөө хайцсангуй бага байсан бол одоо энэ нэмэгдэж байгаагийн гол шалтгаан нь юу вэ гэхээр манай иргэний нийгмийн байгууллагууд маань бас хүний эрхийн үндэсний байгууллагт хандаж энэ зөрчигдсөн эрхээ сэргийлэх боломжтой юм шүү гэдэг мэдээллийг бас одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй маш зөвхөн хүргэж байна. Дээрэс нь хүний эрхийн үндэсний комиссаас явуулж байгаа сурчлагын нөлөөллийн ажлын үр дүнд өнөөдөр иргэд маань өөрийнхөө эрхийн зөрчлийн талаар тодорхой ойлголттой болоод миний эрх зөрчигдөж байгаа юм байна шүү гэдгээ мэддэг болоод эргээгээд энэ зөрчигдсөн эрхээ сэргээх боломж нь энэ хүний эрхийн үндэсний байгууллага одоо бусад байгууллагуудаар дамжуулаад одоо боломжтой юм байна гэдэг ийм ойлголт төрсний үндсэн дээр тэд маань эрхээ шаардах чадвар нь одоо ингээд бэхжиж байгаа. Тэгэхээр хүний эрхийн үндэсний комиссд ирж байгаа өргөдөл гомдлын тоо жил болгон өсөж байгаа нь нэг талаасаа энэ хүний эрхийн зөрчил их байгааг илрүүлж байна. Нөгөө талаасаа манай иргэдийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн маань өөрсдийнх нь хүний эрхийн талаарх мэдлэг ойлголт хандлага нэмэгдэж байгаа ийм сайн талтай гэж бид нар бодлоо. Тэгэхээр энэ одоо сүүлийн үед нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцэд манайх нэгдээ орсон. 2006 онд анх гарсан нэгдсэн үндэсний байгууллагаас анх батлагдан гарсан конвенц. Тэгэхээр манайх бол 2008 оны 12 сарын 19-нд иргэний нийгмийн байгууллагууд одоо нэлээд оролцож бүгдээрээ хоорондоо нэгдэж нийлж энэ бол байх ёстой юм гэдгийг дуу хоолойгоо гаргаж засгийн газарт өргөө тэгээд их хурлын нийгмийн бодлогын байнгын хороо, аюулгүй байдлын байнгын хороо хоёроор оруулж иж батлагдсан. Ингээд 19-нд их хурл батлаад нүүбийн ерөнхий нарийн бичгийн даргын газар руу явуулаад 2009 оны 5 сарын 13-нд энэ аль бисээр манайх бол нэгдэж орсон 58 дахь орн болж ингэж орсон. Тэрнээс хойш бид нар конвенцийн хэрэгжилт ер нь ямар байгаа юм бэ гэдэг талаар жишээ нь манай байгууллага төрийн бус байгууллагуудтай хамтраад энэ одоо их хурл батлагдсан нэмэлт протоколтой хамт батлагдсны үр дүнд бол сүүдэр илтгэл засгийн газрын илтгэлтэй давхар ингэж очдог ийм систем тогтсон. Энэ бол үндэсний хэмжээнд бас нэг том одоо хүний эрхийн зөрчлүүдийг илрүүлэх, хүний эрхийн зөрчил дээр ямар байгааг нь хяналт тавьж байгаа нэг том механизм ингээ явж эхэлсэн. За энэ дээр бол эхний удаад бол манайд бол одоо засгийн газар хийх ийм зөвлөмж ирсэн. Энэ зөвлөмжийг бол аль талдаа бас нэгэн сайн ойлгоогүй ингээд өнгөрсөн ийм зүйлүүд байдаг. Цаг хугацаа ингээ яваад байдаг, бид нар ч тэгэл ажиллаад байдаг. Нөгөөхийг бас чухал юм гэдгийг бас ойлгож сайн мэдээгүй байсан. За 2 дахь, 3 дахь илтгэлийг бол сая энэ ковидтэй хамааралтай 19 онд өгнө 2 дугаар илтгэл явах байсан. Тэгээ сая 2023 онд бол 2-3 дугаар илтгэлийг нүүб хүлээж аваад сая энэ өнгөрсөн 2023 оны 9 сарын 8-нд бол Монгол Улсын засгийн газарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах талаар бол та бүхэн ийм хийгээч гэдэг ийм зөвлөмж бол 37 зөвлөмж бол илчгсэн гэж байж байгаа. Тэгэхээр энэ зөвлөмжийг хэрэгжүүлэхэд ер нь одоо бидний хамтын ажиллагаа ямар байх вэ? Ер нь цаашдаа бид нар ер нь энэ
конвенцийн хэрэгжилтүүдийг одоо танай дээр бол маш олон конвенцүүд байж гэн тэрүүн дээр хяналт тавьж гэн зөвхөн ганцхан хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхээр ажиллаж байгаа биш тийм. Тэгэхээр энэ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг одоо хүлээж авдаг ийм одоо хууль журам дүрм танай дээр бол одоо тусгайлсан юм байна уу? Байхгүй бол ер нь энүүнийг цаашдаа ер нь яаж ажиллах, яаж авч хэрэгжүүлэх үү, иргэний нийгмийн байгууллагуудтайгаа яаж ажиллах уу гэдэг талаар ер нь одоо төлөвлөж байгаа, төсөөлж байгаа ийм зүйлүүд хэр зэрэг байна танайд. Хүний эрхийн үндэсний комиссийн одоо стратеги төлөвлөгөө гэж батлагдсан байж байгаа. За манай стратеги төлөвлөгөөнд одоо тусгасан хэд хэдэн зорилго, зорилт, үйл ажиллагаанууд дотор хамгийн чухал байр суурийг эзэлж байгаа одоо нэг ажил маань бол одоо зорилттой бүлгийн буюу одоо хүмүүсийн эрхийг хамгаалах чиглэлээр төлөвлөсөн үйл ажиллагаанууд байж байгаа. За үүний нэг бол үнэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хэрэгжилтийг одоо ахиулахад чиглэсэн үйл ажиллагаанууд байгаа. Энэ хүрээндээ бол хүний эрхийн үндэсний комисс бол иргэний нийгмийн байгууллага, төрийн байгууллагуудтайгаа хамтарч ажиллахаар нэлээд олон ажлуудыг бол төлөвлөсөн. За хүний эрхийн үндэсний комисс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн асуудлыг бол хязгаарч орхигдуулж байгаа. Байнга одоо энэ ажилд бол асуудалд анхаарч ирсэн. Энэ ч үүднээсээ одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн одоо зөвлөл засгийн газрын ерөнхий сайдаар ахлуулсан зөвлөлд бол хүний эрхийн үндэсний комиссийн одоо дарга гишүүнээр нь ажиллаж байна. За үүнээс гадна манай хүний эрхийн үндэсний комиссийн дэргэд иргэний нийгмийн зөвлөл гэж ажилладаг. Энэ бол 2002 онд байгуулагдсан зөвлөл байж байгаа. За энэ зөвлөлд бас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн маань төлөөлөл ажиллаж байгаа. Энэ төлөөлөл маань комисстай хамтарч энэ иргэдийн эрх хэрэгчлөөг хамгаалах чиглэлээр ямар ажлууд дээр ажиллаж болох вэ гэдэг санал бодлоо солилцож одоо бидэнтэй байнгын мэдээлэл солилцсон. Дээрэс нь одоо хүний эрхийн үндэсний комисстай хамтарч одоо судалгааны ажлуудыг бол хийх бидний одоо улсын их хурлд өргөн барьж байгаа тэр Монгол улсад хүний эрх хэрэгжүүлээний байдлын талаарх илтгэлүүдэд одоо тусгах шаардлагатай ийм асуудлууд байна гэх мэтээр одоо байнгын одоо санал зөвлөмжөөр хуваалцаж юмж хамтарч ажилладаг байж байгаа. За тэгэхээр бид нар бас нэлээд удаан хугацаанд ярилцж байна. Энэ удаагийн бас ярилцлагын цаг нэлээд өндөрлөгдөх гэж байна. Тэгэхээр танаас нэг зүйл бас тодруулж асууя гэж ингэж бодож байна. Яг одоо бол таны ярьсан зүйлээс бол ямар ч байсан хүний эрхийн үндэсний комисс бол бие даасан үйл ажиллагаа явуулдаг. Хөдөө орон нутаг Улаанбаатар хотод амьдарч байгаа хаанч амьдарч байгаа газраас одоо хүний эрхийн комисс тандаад өргөдөл гомдлоо өгөөд ингээ шийдвэрлүүлэх юм боломжтой юм байна гэдгийг нэгдүгээрт бид нар ойлголоо. Хоёрдугаарт нь бид нар юу ойлгож байгаа нөхөр ирээдүйд ер нь цаашдаа бид нар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай асуудлаар бол стратеги төлөвлөгөөнд оруулчихсан ингээ хамтарч ажиллахад бэлэн бусад байгууллагуудтай хамтарч ажиллахад бэлэн ингээд явж байгаа юм байна гэж ингэж ойлголоо. Тэгэхээр комиссоос эцсийн шийдвэр гараад одоо өргөдөл гомдол янз бүрийн зүйлүүд ирээд эцсийн шийдвэр гарлаа гэхэд одоо хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн комиссоос гарсан одоо зөвлөмж гарах уу? Юу гарах уу? Тэр зөвлөмжийг заавал биелүүлэх ёстой юу? Зүгээр ажилдаа тусгах гэдэг байдлаар авч үздэг юм уу? Энэ талаар бас нэг таны тодорхой мэдээлэл өгөөч. За хүний эрхийн үндэсний комиссийн гишүүд одоо иргэнээс ирүүлсэн өргөдөл гомдол болон одоо олон нийтийн сүлжээгээр одоо хүний эрх зөрчигдөж байгаа асуудлаар гарч байгаа мэдээлэлээр тулгуурлаад өөрийн одоо санаачлагаараа хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулах бүрэн эрхийг бол хуульчилсан. За энэ ч үүднээсээ одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн асуудал дээр одоо ирсэн гомдол мэдээлэлээр тулгуурлаад комиссийн гишүүн нэгдүгээр хяналт шалгалтыг явуулж болох нь хоёрдугаарт нь тухайн гомдлыг шалгах үйл ажиллагааг бол явуулдаг. За ингээд тухайн гомдол мэдээллийн дагуу хяналт шалгалт гомдол шалгах үйл ажиллагаа явуулаад энэний үр дүнд нь хэрвээ хүний эрх зөрчигдөх нөхцөл байдал үүссэн байвал энээс урьдчилан сэргийлж хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн зөвлөмжийг өгүүлдэг. За хэрв одоо тухайн үйл ажиллагааны явцад одоо хүний эрх зөрчигдсөн нь тогтоогдох юм бол тухайн зөрчлийг арилгахад чиглэсэн шаардлага зөвлөмжийг бол гаргадаг байж байгаа. За эдгээр хүний эрхийн үндэсний комиссийн гишүүний гаргасан
шаардлага зөвлөмж бол заавал биелүүлэх шинж чанартай. Хүний эрхийн үндэсний комиссийн 2020 онд батлагдсан энэ хууль тогтоомжид оруулсан нэр ахиц дэвшил бол энэ шаардлага зөвлөмжийг хүлээж авсан байгууллага албан тушаалтан үүнийг заавал биелүүлэх ёстой гэж хуульчилсан байна. За заавал биелүүлэх ёстой юм тийм. Энийг биелүүлээгүй тохиолдолд тухайн албан тушаалтныг өөрөлд ажилласан чөлөөлөх хүртэлх саналаа дээд чатныхын байгууллагт тавих энэ эрх нь нээлттэй байж байгаа. Тийм учраас хүний эрхийн үндэсний комиссийн гишүүний өгсөн шаардлага зөвлөмжийг хэрэгжүүлэхтэй холбоотой тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх үүрэг нь тухайн шатны төрийн байгууллагын албан тушаалтнуудад хуулиар олгогдсон байна л гэсэн үг. За тэгэхээр бид нар бол хүний эрхийн үндэсний комиссд өргөдөл гомдол гаргаад тэр нь хүний эрхийн зөрчил мөн байна гэдгийг батлаад тэгээд комиссийн гишүүн тухайн байгууллагт нь зөрчлийг арилгуулах талаар зөвлөмж өгсөн байх юм бол бид нар бол зайлшгүй биелүүлэх ийм шин чанартай зөвлөмж өчх нэ гэж ингэж ойлголоо. Тэгэхээр яг бид нар яагаад энэ хүний эрхийн тухай асуудлыг бид нар ингэж хөндөж яриад байгаа вэхээр бидний хувьд бол ерөөсөө ямар нэгэн үйл ажиллагаа бол зорилготой, төлөвлөгөөтэй, стратегтэй, хэрэгжүүлэх арга замтай юунд хүрэх гэж байгаа нь тодорхойлогдсон байна. Гэхдээ тэр нь яг бүрэн гүйцэд хуулийн дагуугаар явж гэнэ үгүй юу гэдэг үндэсний хэмжээнд хянаж үзэж идэг механизм гэдэг ийм том зүйлийг бид нэр бий болгохын тухайд хүний эрхийн үндэсний комиссийнхантай хамтарч яг ямар статустай ажилдаг юм бэ гэдэг талаар бид нар бол ингэж мэдээлэл өгөхийг зорж байгаа. Нөгөө талаар бид нар бол өнгөрсөн 24 оны 1 сараас эхлээд хүний эрхийн үндэсний комисстэй хамтраад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн зөрчилд хариу үзүүлэхэд иргэний нийгмийн байгууллагуудын нөлөөлөл ямар байх юм, энд оролцож байгаа байгууллагууд яаж хамтарч ажиллаж зөрчлүүдийг илрүүл тэдгээрийг арилгуулах талаар ямар арга хэмжээ авах юм бэ гэдэг талаар бол 2 жилийн хугацаатай энэ төслийг бол хэрэгжүүлж байгаа. Энэ төслийн хүрээнд бол биднэрт ингэж ажиллах боломжийг бол Европын холбоо олгосон нь бол сайшаалтай. Өнөөдөр маргааш ингээ бид нар бол 2 өдөр бүх аймагуудын хүний эрхийн үндэсний комиссийн орон нутагт суудаг референтүүд, дээрэс нь орон нутагт ажиллаж байгаа төрийн бус байгууллагууд бүгдээрээ ирчихсэн кейсүүдэд ярилцаад ингээ сууж байгаа. Тэгэхээр энэ кейсүүдийг бид нар аваад яах вэ гэхээр бүгднийг багцалж үзээд түрүүн та ярианд дурдсан хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх оролцооны зөвлөл гэж ингэж ажилладаг. Энэ дээр бас хүний эрхийн комиссийн дарга өөрөө оролцож ингэж ажилладаг. Миний бие бол энэ үндэсний зөвлөлийн гишүүнээр ажилладгийн хувьд бол яамдод засгийн газрын байгууллагуудад явж байгаа бодлого шийдвэрт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудал хэр зэрэг тусч гэнэ үү гэдгийг бол бас энэ жилээс эхлээд бид нар сонсож эхэлж байгаа. Тэгэхээр энэ дээр бол энэ үндэсний зөвлөл дээр бол доороос ирсэн кейсүүд чиг тэр хүний эрхийн комиссд өгөгдөөд ингээд шийдвэрлэгдээд болохгүй бол үндэсний зөвлөл дээр ингээд очиод үндэсний зөвлөл бол яамдуудад байгаа явж байгаа үйл ажиллагаануудыг сонсоод ингээд үндэсний хэмжээнд ер нь ямар байх ёстой юм бэ гэдэг энэ асуудлыг нэгдсэн үндэсний байгууллагын баталсан бидний саяхан баталсан хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенц түүнээс өгсөн конвенцийн хорооноос өгсөн Монгол Улсын засгийн газарт өгсөн зөвлөмжийг биелүүлэхэд бас бид нар энэ дээр бол хамтарч оролцож ингэж ажиллах ийм сайхан таатай нөхцлүүд бүрдэж байгаа учраас өнөөдөр бол бас та бүхэнд бол их баярлалаа гэдгийг бас энэ подкастаар дамжуулаад бас хүргэе гэж ингэж бодсон. Тэгээ бид нар бол бүх хүмүүс ойлголтыг нэг аваад бүгдээрээ хамтарч ажиллаж бие биенийхэн төлөө ажилладаг ийм нийгмийг зохицлон бүрдүүлэхэд бол бидний энэ хамтын ажиллагаа бол илүү их хэрэгтэй байхаа гэж сайжруулах ийм нөхцөл байдал болох байх гэж ингэж бодож байна. Өнөөдрийн бидний ярилцлагыг хүлээж аваад энэ ярилцлагыг үзсэн хүмүүс бас ойлголтоо нэмэгдүүлээд хамтарч ажиллах ийм боломжууд бол гарч байгаа юм байна гэдгийг ойлгож авах нь бол бид нар бол үндэсний хэмжээнд хяналтын механизм бий болгоход бол хамгийн чухал оролцоо байх болно гэдгийг бас энэ дээр зохон дурдъя гэж ингэж бодож байна. Тэгэхээр яг ер нь бол бидний үйл ажиллагаатай хамтарч тууштай ажиллаж байгаа хүний эрхийн үндэсний комисс
За энэ комиссийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа Ажиг шиг дарга танд бас баярлалаа гэдгийг өгөр дамжуулж илэрхийлье. За их баярлалаа. Хүний эрхийн өрөө подкаст.